Би нэг цөөхөн асуулт бэлдсэн. Гэхдээ би өөрөөс нь асууж байгаа. За сайн байна уу? За сайн уу. Сайн. За хурцаа сайхан. Сайхан. Таны ажил алба тавтай. Одоо ажил байхгүй шүү дээ. Ажил болсон шүү дээ. Асуултууд асуугаад байгаа хүмүүс. Тэгээ би яс нэг чадах ятгаараа хариуллаа л та. Тэгээ хүн болгоо орж ирэл амар юм асуух юм. Тэгээд ерөн гэрч байсан гэхээр нэг тийм супермен байх ёстой гэж боддсон юм шиг. Тэр чинь бас тийм биш мэдэх юм байна, мэдэхгүй юм байна гэл. Жишээ нь би одоо киноны салбарын хүн байна. Тэ. Гэхдээ би танаас шал өөр юм асууя гэж бодож байна. Кино гэхээсээ. Одоо та бүхэн бол нэг дошны хөвгүүд. Ярам гихүүд. Би ярам буудал. 3 дугаар буудлын. Бас нэг сургуулийн 34. Тий 34. Тэгэхээр одоо бид нар чинь бол хүүхэд байхад ингээл Ярма Каун бол ажилчны район гэл тэ. Үйлдвэр завуудтай их ойрхон эргэн тойрныхан дандаа үйлдвэрийн ажилчид энэ төр байдаг. Энэ манайх одоо хуучин үйлдвэрч орн байсан. Амс гутал бараг л бүхэл юмаа хийдэг арьс шир савх. Тэр үтгийг л одоо авцрын зоовд гээд машины сэлбэг хэрэгсэл үртэл цогтөг. Чүдэнцний үйлдвэртэй байсан шүү дээ. Тий. Барайны шил хийдэг байсан, тарагны шил хийдэг байсан. Тий. Хайрцагны үйлдвэр гэж байсан шүү дээ. Тий. Хайрцаг хийдэг. Тэгээ одоо өнөөдөр бид нэр яагаад ийм импортлогч орн болоод нэг юм лангуу шиг гаднаас аваад нэгэндээ дамал зардаг өөрөөсөө одоо үйлдвэрлэдэггүй. Эсвэл тэр үйлдвэрүүдийг цааш нь ингээд хөгжүүлэхэд одоо юу нь хэцүү байсан бэл. Тэгээ тэр орон ч ингээд нэг тийм гоё үйлдвэрийн өнөр өмөрцсөн нэг юм орон байсан. Тэгээ би аавынхаа ажил дээр нэг 7-8 та одоо очиод ингээд тэр үйлдвэрүүдээр явдаг. Хүмүүс манай аав гэл ярихаар нэг юм засуул байсан гэж яриад байгаа. Засуул гэдэг чинь хобби байхгүй. Үндсэн ажил нь бол 56 7 8 оны үед хойно аж үйлдвэрийн комбинат гэж байгуулахын тулд мэрэгчлэлтнгүүдийг бэлтэж байгаа байхгүй. Тэр мэрэгчлэлтнгүүдийг бэлтжсэн хүмүүсийн нэг юм байлаа. Одоо эргээл ингээд харах. За би ч гэсэн тэгж боддог шүү дээ. За одоо би бас нэг энд зургнууд байдаг. Би хүмүүсээр ихэр үзүүлдэг байхгүй. Манайв юм байсан маа гэд. Одоо энэ тэр мэрэгчлэлтэнгээр бэлдэх эктрим бүрэг гэж хот шүү. За. Тэр цаан тэр усан ориглоор энэ төр байдаг шүү. Энэ бас тийм байна. Амар ганган. Одоо тэр энэ нөгөө үйлдвэр ажилласан маахлагчтай социалист хөтөлбөрийн төлөө баригдсан бүрэлдэхүүн гэж байна шүү дээ. Социалистосоор ажиллаж амьдарцгаая гэдэг. Энэ ахлагч нь бас нэг хараа ганган бааз тавьчихсан. Тэгэхээр энэ нэг түүхтэй холбогдоод багасаа одоо нэг юм баг байх чинь очиод үтсэн юм сэтгэлд хүрэхээр тийм болох юмсан ч гэх юм ингээд бодчихдог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл ингээд нэг юм улс төрлөө оронгуудаа үйлдвэр гэж яриад. Та бол одоо бас үйлдвэр хөвчл одоо тантай холбоотой бас үйлдвэрүүд байдаг шүү дээ. Яа 2000-аад оны үеэр хувьчлал явагдаа тэр хувьчлал үеэр яг хүнсний салбарууд руу сонирхоод орсон юм. Ер нь бол хүнсний салбар монголчуудын мэдлэлд байх хэрэгтэй. Яг бол дотооддоо хүнс үйлдвэрлэх гэдэг бол аюулгүй байдал талдаа малдаа гэсэн нэг юм яриа болоод тэр үед чинь тодорхой кэштэй бэлэмгтэй болцсон байсан учраас хувьчлал руу орсон байхгүй юу. Тэр нэг хүнсний үйлдвэрүүд рүү орсон тухай тэр Махимпекс чих том үйлдвэр байсан. 51% авч ирсэн. Талхч хэрэг үйлдвэрийн 30% хөвчлөгч ирсэн. Тэгэл авахд бол маш хүнд байсан. Одоо тэр хувьчлал явагдангууд нөгөө үйлдвэртэй зууралдаал. Тэгэл тэр одоо өөрөө ч гэсэн боддог бах хүмүүс ч гэсэн тэгж ярьдیں۔ Очингууд л яг одоогийн шиг тийм үйлдвэр байсан гэж. Ер нь бол тухайн үеийн технологи хоцрогдсон. Тэгээд нөгөө нэг
тэр зардлын асуудал өөрөө нөгөө энэ зах зээлийн нийгэмд шингэхгүй 3 дугаарт бүтээгдэхүүн гоцрогдсон. Ийм 3 юмнаас болоод үйлдвэрүүд дампуураад байгаа юм. Технологи, урсгал зардал тэгээд нөгөө бүтээгдэхүүний гологдол гэсэн үг. Тэгээд тэр үйлдвэрүүд дампуураад идэх чинь тийм учиртай байхгүй юу? Ер нь бол тэгтээ тэгжил бодогддог шүү. Тэр ажиллаж исэн үйлдвэр чи одоо үргэлжлүүлээд ажиллахад юу нь болохгүй доторх тоног төхөөрөмж бүх юм л байж байна. Тийм. Тэгэхээр технологи гэдэг дээр тоног төхөөрөмж хоцрогдож байгаа байхгүй юу? Тэгээ байр сав гэдэг чинь тухайн үед тэр чинь Германы тусламжаар бариулсан үйлдвэр шүү дээ. Одоо маш том сав гэсэн. Тэгэнгүүт мал хувьчлагдлаа. Тухайн үед мал чинь нийгмийнх байсан болохоор малчдыг тэр аймагаас тэдэн толгой мал туугаад ирэхэд тууж ирдэг, мах импекс төгдөг, мах импексний ядалдаг, боловсруулдаг, бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээр тараадаг гэсэн. Мал хувьчлагдангууд одоо юу гэдэг малчин гармаг малаа туугаад ирэхэд би өөрөө малыг юу гэж хамдаг үү? Би өөрөө яана гэл ингээд нөгөө тийш үү. Схемч ингээд алдчихж байгаа байхгүй гэдэг ч юм уу тийм ээ. Ярил зөндөө зовлон би намайг очихч марг 3-4 тэрбум төгрөгийн өртөө тэр үед шүү дээ 2000-ад оны үед доллар хэд байсан 6-700 байсан баг. 6 сар цалингаа тавьж чадаагүй тийм үйлдвэрүүд байсан. Ер нь бол одоо би улс төрд орсноос хойш тэр үйлдвэрүүдээр очив л дээ. Тэгэхдээ ер нь бол нэлээд бас нэг зах зээлийн нийгэмд хөл зэрэгцэж алхах гал яваад ах шиг байна лээ. Үйлдвэрүүд яг манай одоо хуучны үйлдвэрүүдээс яг үндсэн чиглэлээр ажиллаж байгаа сөх үйлдвэрүүдийн нэг л дээ. Эхлээд би танд айгу талцсан сонсогч байгаа тийм асуулт асуучаад. Гэхдээ энэ нь бол баяалчгүй үнэн л дээ. Үйлдвэрүүд гэж юу юм? Хамгийн ихэнд ажлын байрыг үе олноор нь бий болгодог л том сав байхгүй юу? Тэгээд нийгмийн татвар төлнө, дулаан эрчим хүчтэй татдаг гэдэг зөндөө татварууд төлчихэд тэр нь улс амьдардаг. За өөр сая дээр хэлээд ах шиг байна ингээд худалдаа. Манай улс өөрөө юу руу орцсон? Худалдаачин ард түмэн болцсон. Хүмүүс ченжл гэж яриад байгаа юм л да. Хятадаас аваад бараа зарлаа, лангуун дээр зарлаа, дэлгүүрт зарлаа, буцаад валютаар төллөө. Үйлдвэрлэлийн биш зөвхөн худалдаачин улс болсон байхгүй юу? Харин тийм. Тэгэхээр яаж нэхрээ манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн төр худалдаж оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг дийлэхгүй байна л гэсэн. Өртгийн хувьд. За тэгэхээр ямар үйлдвэр бид нар үйлдвэрлэх ёстой юм? Өөрсдөө онцлог байх ёстой. Одоо бид нар юу гэдэг юм нийтийн өмсөд байгаа нийтийн хувьд ч гэдэг юм уу нийтийн иргэлийн ямиг урд төршөд үйлдвэрлэж байгаа хэдэн саяараа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ямар чадваргүй. Тэгэхээр бидний онцлог юу вэ? Бидний онцлог гэж бидэрт ямар түүхийд байгаа юм бэ? Түүхийд гэдэг чинь юу юм? Түүхийд гэдэг чинь бидэрт байгаа юм. Түүхийдээ боловсрууллаа, бүтээгдэхүүн болголоо гэдэг үйлдвэрлэлийн бодлогыг л төр дэмжиж бид нар өрсөлдөх чадвартай орохгүй бол дуртай юм авчирч ирээд оёод дийлнэ гэж боддог байхгүй. Одоо би зөвхөн жишээлх нь Узбекистан гэж улс байна. Хөнгөний зах зээлийн бараг 70-80% байна. Хүн гэдэг чинь одоо энэ коттон гэж бүтээгдэхүүний гол түүхийд шүү дээ гэдэг ч юм. За бид нар тэгвэл бас нэг ямар түүхийд? Ноолоор. Дэлхийн нийт ноолуурын бараг 45-аас 50%-ийг манайд үйлдвэрлэдэг. Яманаас гаргаж авдаг. Энийгээ бид нар нөгөө угаагаад процесс болгоод самнаад бүтээгдэхүүн болгох гэдэг дээр өөрөө одоо хэрэгцээнд хүртүү гэсэн. Нэгсэнтэй манайх гологдож байна санхүүжилт байхгүй байна гэсэн үг. Гэж ингэж л ярьж бодлого гарна л та. Тэгээ харамсалтай энэ улс төрлөө ороод энийг яриад ингээд сүултээ хад болж л дуусчих шиг байна. Гэхдээ энийг одоо таныг тэр хадлаад байгаа хүмүүс ч ойлгоогүй байна гэж байхгүй сте. Гэтэ мэдхгүй дөө өөрөө киноны шал өөр салбарт байдаг хүн санаа зовоод ингээ ярьж яана гэдэг чинь ойлгоцсон бол санаа зовж байгаа байлгүй тийм ээ. Тэр чинь санаа зовох ёстой хүмүүс нь тэнд байгаа мөртлөө үйлдэл хийхгүй шүү. Одоо Монгол ардын нам чинь жишээ нь 100 жилийнхаа ойгоор 100 үйлдвэр барина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нам шүү. Одоо 100 үйлдвэр нь хаа вэ? Иргэд таны тэр нөгөө үйлдвэр эхлүүлжсэн рүү чи. Та яагаад талах зарыг гэж утсан? Алт.
одоо энэ нүүрсч гэдэг юм манайх ч одоо байгалийн баялаг ийм өндөртэй тэрийг одоо тэр үед бизнес хийж байгаа хүн мэдэхгүй байх гэж байхгүй л үгтэй. Уул уурхаар ч юм орё гэж бодоагүй. Тэгээ бодлого яах вэ? Ер нь бол уул уурхаар орё, бүглэм рүү орё гэж бодож исэн үед бол би за тэр үед нэг тийм бизнесүүд одоо манайхны хооронд тэр улс төрчтэй хооронд нэг яриа болсон юм. Тэр одоо зарим нь санахгүй баг. Ер нь бол одоо бид тэр хүнсний үйлдвэрүүдээ өөрсдөө авах хэрэгтэй. Монголчууд хүнсээ өөрсдөө үйлдвэрлэх ёстой шүү, мостой шүү гэсэн нэг юм яриа яригдсан. Тэрний дагуу л ерөнхийдөө энэ зориглол орсон байх л да түүнээс. Одоо авцсныхаа дараа бол өстой нуруугаа авахулсан. Яг тухайн үедээ нэг айгүй хүнд байдалтай цалингаа тавьж чаддгүй өрөнд орцсон үйлдвэрүүд авцсан тэрлүүгээр тэр хамаг одоо цагаа үрсэн юм шиг байгаа юм. Бодвол зүгээр амарчилсан болвол тийм уул уурхаар орж болох л байсан л байх л та зүгээр мэдэхгүй одоо эргээ бодоход тэр би уул уурхаар орсон бол энэ улс төрлөө бол орохгүй байсан байх гэж бас боддоо ч хувь тайлбарч хийж магадгүй л дээ.